За сайн бацгаана Дуран AI компани амраа байна. За сайхан манайх цэцэн version 1.0 гэдэг монгол хэл дээрх текстийг дуу хоолой болгож уншдаг модулуудаа танилцуулаад нээлттэй гаргасан байгаа. За манай компанийн хувьд цэцэн AI гэдэг яг энэ хоолой одоо ярьдаг ийм хэмэл оюун дээр суурилсан бүтээгдэхүүн гаргадаг. За нөгөө талд нь Дуран AI гэдэг мэдлэг мэдээллийг одоо боловсруулж нэгтгээд хувь хүн эсвэл байгууллагт маш үр дүнтэй мэдээлэл болон мэдлэгийг бий болгож өгсөн асуултанд нь хариулдаг тухайн мэдээллийн сангаас шүүдэг гэсэн. Ийм эйжент суурьтай технологиг бас хөгжүүлдэг байгаа. За тэгээд энэ эйжент нь өөрөө бас янз янзын чадвар хуудастай одоо зураг зурдагч байт юм уу эсвэл файлуудтай холбогддог. За хэрэглэгчийн өмнөөс өөр системүүдтэй холбогдож даалгавар биелүүлдэг гэх юм уу да. Тэгээд дуран цэцэн хоёр хоорондоо холбогдоод хоршоод ажиллавал ер нь ямархуу болох юм бэ гэж бид нар бас дотор боддог. Тэгээд түүнтэй холбоотойгоор бас янз янзын жижиг туршилтуудыг хийж үздэг. Та бүхэн анзаарах юм бол түрүү жил бас яг цэцэнгийн бета 01 гэдэг хувилбар гаргаж байхад 02-гийн хувилбар гаргаж байхад бид нэр ийм туршилт хийж үзчихсэн. За түүнээс хойш бол хэмэл оюун дээр суурилсан энэ хоёр бүтээгдэхүүн маань хоёлаа нэлээд сайжирсан хөгжсөн. За бусад бас 3 дахь хамааралтай зарим нэг технологиуд маань дагаад сайжирч байгаа учраас бидний нэг юм төсөөлөд мөрөөдөд байдаг хүн болгоны керманд байдаг компьютер дээр нь байдаг хамгийн сайн хувийн туслах тэр нь одоо юу гэдэг бид нарыг маш сайн ойлгодог хүссэн бидний өөрсдийн зөвшөөрлөөр хүссэн одоо мэдээллээс нь шүүгээд хариулт гаргаад өгчдөг ийм туслах. Тэгээд бид нар монгол хэлээрээ л ярьдаг, өөдөөс монгол хэлээр хариулдаг. Тэгмэл заавал текст бичиж байгаа юм шиг айгүй уртын бичээд авах шаардлага байхгүй. За гадаад хэл мэдээд авах шаардлага байхгүй. Ийм туслахыг бас бүтээвэл гоё гэж үздэг. Тэгээд энэ ялангуяа өндөр технологи гадаад хэл мэдэхгүй бас зөндөө хүмүүст хэрэг болох байх гэж үздэг. За бидний аав ээж нарын үеийнхэн байж болно. Хот суурин газар хөдөө орон нутагт байгаа бас төдийлөн гадаад хэл өндөр технологи суралцах боломжгүй хүмүүс ч гэсэн бас хэрэгтэй байж болох байх гэж харж байгаа. За энэ төстэй демог жишээлбэл би түрүү жилийн 8 сард хөрөх аавчрд бас хэрэглүүлж үзүүлж ирсэн. Тэгээд анхныхоо удаа хэмэл оюунтай ярилцаад байж байгааг нь харахад бол үнэхээр тийм гоё мөч байсан. За манай аав бол амар тийм жоохон юм итгэхгүй байгаа ч юм шиг тэгтээ шалгаад байгаа ч юм шиг түүхийн асуултууд асуужсэн бол ээж жишээлбэл энэ хүн жоох ууртай яриад байна удаа гэдэг ч юм эсвэл хариулаад дуусгаар нь баярлаа гэж хэлээд байжсэн харахад бол үнэхээр тийм бас гоё байсан. Тэгэхээр яг бас ийм насны одоо эдгээр хүмүүст ч гэсэн техник технологид заавал ингээд энэ шинэ олгоныг сураад ахаалаагүй зүгээр ярихад л тэр ярьж байгаа, хүсэж байгаа, асууж байгаа зүйл нь биелэгдээд хариулагдаад явдаг байх юм бол бид нартай бас зэрэгцээд шин мэдээлэлээс гоцрохгүй өдөр тутмынхаа амьдралыг бас хэлбэрчлээд явах боломжтой гэж боддог. За тэгээд энэ видеогоор дуран цэцэн хоёр нийлүүлээд за бас өөр 3 дахь зарим нэг хэмэл оюуны технологиудыг хооронд нь нийлүүлээд хийж үзье гэж бодсоо. За тэгээд хэдүүлээ энэ дээр манай цэцэн 1.0 хувилбарын мэдээллийн хоолоонууд бол байна. Эндээс би эмхтэй болоо сонгочлаа нүгээд арай жоохон цоглог ярьдаг. Сайн байна уу? Би Дуран. Танд юугаар туслах вэ? За чи надад нэг хоногоо яриад өгч чадах уу? Би оногоо ярьдаггүй. Гэхдээ танд өөр ямар нэгэн зүйлээр тусарч чадах уу? Жишээ нь зураг үүсгэх эсвэл веб хуудас хийх үү? За тэгвэл надад нэг зураг зураад өгөөч. За нохооны зургийг танд зориулсан бүтээж хэлье. За болчихлоо. Нэг харах уу? Засах. Өөрчлөх юм байвал хэлээрэй. Энэ нохооны хажууд нэг муурны зураг нэмээд зурчээд хөө. За нохоо мууртай зураг хийж эхэллээ. За тэгвэл энэ нохоо муур хоёрыг Монгол гэрийн гадаа байгаагаар зурж үзэдэх хөө. За таны хүсснээр уламжлалт Монгол гэрээ хажууд нохоо муур дүрсэлсэн зургийг гаргаж эхлэе. Засах, өөрчлөх юм байвал хэлээрэй. За энэ зургийг устгахчаа. За чи тэгвэл надад вебсайт хийж өгч чадах уу? Вебсайт тань загварчлагдаж эхлэхэд бэлэн боллоо. Хэдхэн хормын дараа гайхалтай загвартай болно гэдэгт итгэлтэй байна шүү. За болчихлоо нэг харах уу? Засах, өөрчлөх юм байвал хэлээрэй. За энэ вебсайтны хэлийг монгол хэл болгож орчуулад өнгийн цэнхэр болгоод нохоо муурны талаар вебсайт болгож харъя. Мэдээж юм.
Вебсайтыг монгол хэл рүү хөрвүүлж, өнгийг нь цэнхэр болгон нохоо мөрний тухай сайт болгохоор ажиллаж эхэллээ. Түр хүлээгээр төсөл дууссаны дараа танд мэдэгдэе. За болчихлоо, нэг харах уу? Засах, өөрчлөх юм байвал хэлээрэй. За энэ вебсайтыг устгачаа. За дууслаа. За тэгэхээр иймэрхүү боломжууд байгааг бас та бүхэн харж байгаа бах. За энэ дээр бас нэг гэлс харуулъя гэж бодсон юм нь болохоор нөгөө мэдлийн сан гэж зүйл байгаа. Би тэгэхээр энэ системтэй дахиад яриад тусгай яг мэдлийн сангаас хайж чадж гэнэ үгүй юу гэдгийг бас сонирхоод үзье гэж бодлоо. За би ChatGPT ашиглаад Сүмбэ гэдэг infectional character гаргаж ирээд энэ болохоор 3000 онд амьдарч байгаа юм баатарлаг за гадны дайснуудын эсрэг одоо тултаад их орноо аварч байгаа гэдэг ийм story. Тэг киноны нэг тийм зохиол маягийн зүйл гаргуулсан байж байгаа. Эхлээд хэдүүлээ Сүмбэ гэж 3000 онд амьдардаг хүн байна уу гэж зүгээр асуугаад үзье. За илүүлэм хариулж чадахгүй бол нөгөө киноныхаа зохиолын жижигхэн хэсгээс ийшээгээ оруулж ирээд за тэгээд тэрнээсээ дахиад асуугаад үзнэ гэсэн үг. Сайн байна уу? Би Дорон. Танд юугаар туслах вэ? За Сүмбэ гэдэг нэртэй 3000 онд амьдардаг баатрын талаар мэдээлэл байна уу? Сүмбэ гэдэг нэртэй 500 ороонд амьдардаг баатрын тухай мэдээллийг хайж байна. Түр хүлээгээрээ би мэдээллийг цогтөөж дуусгаад танд хариу өгье. Мэдлийн санд баримт бичиг байхгүй байна. За тэгэхээр ингээд байхгүй нь гэдээ хэлчихэж байна. Яг хоо шууд бас мэдлийн сангаас хайж байгаа гэдгийг харуулчлаа. Хэлэлэмээс биш. Тэгэхээр би одоо ийшээгээ ороод за энэ paste гэдэг дээр шууд ингээд оруулаад ирэх гэж бодож. За энэ Сүмбэ гэдэг одоо баатрын талаар 3000 онд гээд оруулаад ирлээ. Тэгээд үлэнийг хадгалчихъя. За одоо Сүмбэ гэдэг мэдээлэл оруулчлаа. Одоо хэдүүл асууад үзье. За 3000 онд амьдарч байгаа Сүмбэ гэдэг баатрын талаар мэдээлэл байна уу? Хэн бэ энэ хүн? Тон удахгүй мэдээллийг хүргэе. Сүмбэ гэдэг хүний тухай мэдээлэл хаахад нэг баримтат Сүмбэ хэмээх баатарлаг дүр бүхий зохиомыг түүх олджээ. Энэ түүхэнд Сүмбэ бол 3000 онд амьдардаг тал хэр нутгийг хамгаалдаг ганцаардсан баатар юм. За тэгэхээр одоо өөрийнхөө мэдээллийг оруулахаар тэр дотроос нь хайлт хийгээд гоё хариулаад тайлбарлаад өгч чадж байгааг бас харж байгаа ба. За энэ бол яг одоо манай дуран системийн үндсэн бас нэг чадах нь байгаамаа. Эний цаана ер нь яг юу болоод байна гэхээр би зөвхөн монголоор ярьж байна. Хоёр гар энд юусоо юу ч бичих шаардлага байхгүй. Зөвхөн хоолоогоороо яриад удирдаад зураг гаргаж авч जैन. Тухайн зургаа янзалж өөрчлүүлж जैन. За вебсайт хийлгүүлж үзлээ. Текстийг норчуулуулаад, өнгийн солиод, дизайнын солиод үзлээ те. За тэгээд яг энийг хийсэн технологи бол ганцхан веб дээр биш. Гар утсан дээр ажиллана. Уцаар ч гэсэн яг энэ манай энэ хийсэн технологи бол ажиллах боломжтой. Тэгэхээр цаана нь ерөнхийдөө мэдээллийн холбоод оруулахад л болчихж байгаа гэсэн үг. За демого энэ хүрээ дуусгая. Тэгээд та бүхэнд бас бид нар юу алсан хийхээр бодоод цороод яваад байгаа вэ гэдэг олон том зүйлсийн нэгийг бас харж авсан баах, танилцсан баах гэж бодож байна. За тэгээд дараагийн видеогоор уулзцаая. Баярлалаа.